Эзэн дотор нухацтай байна гэдэг нь эзний үгийг судлах. Үгийг амьдралынхаа хамгийн тэргүүнд тавина гэсэн үг. Цаг заваараа эсвэл завтай үедээ уншдаг биш, харин Бурхныг нэгдүгээрт тавь. Хамгийн тэргүүндний зүйл байх ёстой энэ чинь. Хэрвээ та Бурханд цаг гаргахгүй бол таны амьдралд юу ч зүв болохгүй. Энийг ойлгох хангалттай ухаан танд байгаа л бол та Бурханд цаг гаргаарай. Өөрийнхөө төлөвлөгөөг Бурханд өгөх биш, харин Бурхны төлөвлөгөөний дагуу ажил. Бурхны хаанчлалыг болон зөв байдлыг эхлээд ирж хаах юм бол энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Би нэг асуулт асууя. Ямар нэг болж бүтэхгүй зүйлээ орхио гэж Бурхан та нарт хэлсэн ч гэсэн та тэрнтэйгээ зуралцсаар л байна уу? Тэр чинь магадгүй нөхөрлөл, их муу нөхөрлөл байж болох юм. Тийм хүн байна уу? Бас хандлагын асуудал байж болох юм. Таны хайртай хэн нэгэн чинь тэр хүнийгээ та өөрчлөхгөөл эсвэл зөв зүйлийг хийлгэх гэж хичээгээл харин Бурхан танд орхио. Тэрнийг надад өргөө гэж хэлсэн байж болох юм. Тийм зүйл байна уу? За, та нарт ямар нэгэн асуудал байхгүй байгаа юм шиг байна. Гэхдээ өнөөдөр бид энд хөгжилтэй цагийг өнгөрөх болно. Номлогчийн үгс номын 3-ын 1-8 дээр энэ 7 хоногт бид цаг хугацаагаа яаж ухаалгаар ашиглах талаар ярилцсанаа. Аливаа зүйлийг хийхэд Бурханаас ирсэн онцгой тослогоотой тодорхой цаг улирал гэж байдаг. Энд би итгэдэг. Тийм учраас Бурхан таныг ямар нэгэн зүйлийг орхиж явуул гэж удирдах байгаа бол Бурханы өгсөн энэ цаг хугацаанд тэрнийг хийх нь мэргэн байх болно. Яагаад гэвэл Бурханы цаг хугацаа нь мөн бол тэр зүйлийг өөр цагт хийснээс илүү их амархан байх болно. Амен. Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай. Бүх юмс тогтоогдсон цаг мөчтэй ажээ. Төрөх хийгээд өгөх цаг, тариалах хийгээд тарснаа хураах цаг. Алах хийгээд ангаах цаг. Нураах хийгээд босгох цаг. Уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг, чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, тэврэх хийгээд тэврэлтээс зүхтаах цаг, ирж олох хийгээд алдаж асгах цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд оёх цаг, дуугүй байх хийгээд ярих цаг, хайрлах хийгээд үдэн ядах цаг, дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ. Аава танд баярлалаа. Таны тогтоосон цаг хугацааг алдах биш. Харин тэрний дотор амьдрахад та туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Иохан 15 дугаар бүлэг 1-8 дугаар ишлэл. Би Иохан 15 дугаар бүлэгт их дуртай. Би энэ бүлгийг олон удаа судалсан. Уншаад л байдаг. Үнэхээр баяр хөөртөө дахин уншдаг. 1-р ишлэлээс эхлэе. Есүс би бол усан үзмийн мод. Харин эцэг минь усан үзм тариалагч. Миний дотор байгаа мөчир бүр. Миний дотор гэдэг нь түүнд итгэж байгаа хүмүүсээ гэсэн үг. Миний дотор байгч жимс сургуулдаггүй. Жимс сургуулахаа зогсоочихсон мөчир бүрийг тэр авч хайна. Дасалж хайна, тайрна. Сайн үр жимс сургуулах нь бидэнд хандсан Бурхны хүсэл. Модонд байгаа мөчир бүр жимс сургуулах ёстой. Гэтэл мөчир жимс сургуулахаа болчихвол цэцэрлэгч түүнийг тайрч хайдагтай адилхан юм. Хэрвээ бидний амьдралын аль нэг талбар үр жимс сургуулахгүй байх юм бол Бурхан үүнтэй адил ийм л зүйлийг хийх болно. Тайрч хайна.
Бурхны харж байгаа зүйлийг хараад тэрнтэй санал нэгдэж, "Өө тийм ээ бурхан минь, таны хэлж байгаатай санал нэг байна. Энэ зүйлээсээ салах минь" гэж хэлдэгсэн бол их л сайн байх байсан да. Харин бид заримдаа маш урт удаан хугацаанд үр жимс сургуулахгүй муу зүйлтэйгээ зуралцаар л байдаг. Биднийг зовоож шархлуулж байгаа зүйлтэйгээ зуралдаад байгаа нь үнэхээр гайхмаар шүү. Харин одоо энэ нь тийм ч их мэрэгэн зүйл биш юм байна гэдгийг бодож эхэлцгээе. Бид хаях ёстой зүйлтэйгээ хэдий ч нэ их зуралдана. Тэр хэрээрээ Бурхны хүссэн сайхан амьдралыг тэр зүйл хулгайлж байдаг. Орхиж, хайж чадахгүй байгаа учраас бид Бурхны өгөх зүйлийг авч чадахгүй, бас тэр хэрээрээ ойлгож ухаарч чадахгүй байгаа юм. Бурхан таны амьдралд хүссэн зүйлээ хийхийг зөвшөөрөхөөс бүү ээ. Жимс сургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг. Эндээс би нэг зүйлийг хэдэн жилийн өмнө олж харсан юм. Тэр зүйл минь надад маш их тусалж байгаа. Та тайрагдсан ч бай, тайрагдаагүй ч бай. Аль нь ч байсан энэ бол Христ итгэлийн амьдрал гэж би харж байна. Тийм учраас уртч бай, богинохон ч бай. Бурхан өөрийнхөө цаг хугацаанд бүх зүйлийг хийхийг зөвшөөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр бидэнд маш их хайртай. Энийг л бид ойлгох хэрэгтэй. Бурхан танд маш их хайртай. Тэр хизээч таныг ганцаардуулж орхихгүй. Бурхан биднийг савааддаг. Ингэхдээ тэр бидэнд өөрийнхөө хайрын талаар зааж сургадаг. Амен. Би та нарыг Еврей 12 дугаар бүлгийг хараасаа гэж хүсэж байна. Эндээс бид Бурханы саваа, зэмлэлийн талаар олон зүйлийг харна. Энэ бол Бурхан бидэнтэй ажиллаж байгаа хэлбэр юм. Тэр бидэнд зааж сургаж байна. Тэр сүнслэг байдлаар маш олон зүйлийг хийдэг. Тэр ингэхдээ өөрийнхөө үгийг ашиглаж яадаг. Өмнө нь би та нарт хэлж байсан да. Та нар хүүхдүүдэд хайрладаг учраас тэд нарт үгээ хэлдэг. Бас таны хэлснийг үйлдээсэй гэж хүсдэг. Харин хүүхдүүд маань бидний үгэнд дуулууртай биш байх юм бол бид тэдэнтэй ярилцах хэрэгтэй болдог. Бурхан бидэнд олон зүйлийг хэлж сануулж өгдөг боловч тэр хизээч биднийг гомдоож шархлуулдаггүй. Харин бид амьдралд хүнд хэцүү, бууж өгмөр зүйлстэй, эсвэл Бурханы өөрчлөх гэж оролдож байгаа зүйлтэй тэмцэж байгаагаа ойлгох хэрэгтэй гэж би боддог. Тэгээд хэсэг хугацааны дараа бид эцсийн эцэстийн дэлхий дээрх надад зориулсан хамгийн сайн зүйл бол тэр юм байна гэж ойлгодог. Тийм учраас өнөөдөр Бурханы нэгүүлслэр та нар Бурханд улам илүү итгэхэд чинь бас Бурханы хайрыг илүү их танин мэдэж түүнээс илүү зүйл бидний амьдралд байхгүй юм байна гэдгийг таньж мэдээд тэр таны амьдралд хамгийн сайныг үлдэх болно гэдэгт итгэхэд туслах байхаа гэж би итгэж байна. Энэ бол зүгээр л нэг гимшгэд зориулсан ишлэл биш л дээ. Юу тохиолдсон ч ямар ч шалтгаантай байсан бид Бурханыг хайрлаж тэрний хүслийг эрхэмлэж байх юм бол ямар ч зүйлийг бидний зорилгын төлөө Бурхан ашиглах болно гэж би итгэдэг. Бид бүгдээрээ л Бурханыг сонсохыг хүсдэг штэ. Бурхан юу гэж хэлж байгааг мэдхийг хүсдэг. Харин Бурхан маш олон арга замаар бидэнтэй ярьж идэг. Маш намуухан дуу хоолой бидний зүрх сэтгэлд агуу арга замаар ирэх үе байдаг. Та энийг мэддэгч байж магадгүй. Эсвэл ялгаж таньж мэдэхгүй ч байж магадгүй. Заримдаа Бурхан нөхцөл байдлаар дамжуулж ярьдаг. Маш олон зүйлийг амьдралдаа болгох гэж би оролдож байсан. Тэгээ санснаар минь болоогүй. Өөртөө маш их ачаа үрж байсан. Үу таалгаа нээх гэж хичээж байсан. Мэдээч хэрэг Бурхан ийм байдлаар хаалга нээж өгдөггүй. Харин Бурхан ийм нөхцөл байдлаар дамжуулаад энэ зүйлийг би чамд өгөхгүй гэдгээ харуулахыг хүсэж байдаг. Энэ бол чамд зориулагдаагүй гэдгийг хэлдэг. Өөрийнхөө хүч чадлаар үйлдэх нь муу ёрын сүнснийх шүү. Тийм ээ. Бид муу ёрын сүнсийг эсэргүүцэх хэрэгтэй. Гэхдээ би та нарт нэг зүйлийг хэлье. Хэрвээ тэрний хүслийн дагуу таны төлөө хийх ямар нэгэн зүйл байгаа бол та хараагаа Бурхан дээр байлгасаар байгаа бол муу ёрын сүнс хизээч Бурханы хүслийг танаас холдуулж чадахгүй. Ийм учраас муу ёрын сүнсэнд авах ёстойгоос нь илүү зүйлийг битгий зөвшөөр. Амен. Бүгдээрээ Яахан номоо цааш харцгаая. Миний хэлсэн үгнээс олж би та нарт зааж сургасан, та нартай ярилцсан. Тийм зүйлээс олж та нар аль хэдийн цэвэр болжээ. Миний дотор байх, би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жим сургуулж чадахгүйтэй адилхан. Хэрвээ та нар миний дотор байхгүй байх юм бол тийм л байх болно шүү. Та нарын хідэн амьдралдаа сайн үр жим сургуулахыг хүсэж байна. Тийм ээ. Мөчир үр жим сургуулах цорын ганц зам бол усан үзмийн модондоо холбоотой байх юм. Би нэг семинарын үеэр тасалгааны ургамал авчираад мөчрүүдийг нэгэн өдөр бүгдийг нь тайрч энэ тэндгүү тавьсан юм. Тэгээд 7 хоногийн эцэст тэр бүх мөчир хатаж өгснийг бид нар бүгдээрээ харсан. Бид амьдралдаа сайн үр жим сургуулах цорын ганц арга бол
Өөрөөр хэлэх юм бол ариун сүнсний үр жимсийг гэр бүлдээ ажил дээр урсгахын тулд энэ дэлхийд сайн гэрчлэгч байхын тулд эсвэл хүнд хэцүү замаар туулан гарах хүч, Бурхны хүслийн дагуу үйлдэх хүч чадалтай байх цорын ганц арга зам бол мөчир та нар. Би бол мөчир гэж хэлэхгүй юу? Мөчир үр жим сургуулах цорын ганц арга бол усан үзмийн модтойгоо холбоотой байх юм. Тийм л учраас би байнга л Бурхантай цаг өнгөрүүлэх талаар яриад байгаа юм. Бурхантай цаг гаргах, өөрийнхөө Бурхантай алхах таньж мэдэх гэдэг нь зөвхөн нэг бүтэн сайнны өглөө хийдэг зүйл биш юм. Тэгэхээр та нарын олонх чинь энэ семинарт оролцохын тулд 7 хоногоо зарцуулж байна. Магадгүй та би зөвхөн таны талаар яриагүй шүү. Энэ дэлхий дээр байгаа зурагтаа үзэж суугаа сая хүний талаар би ярьж байгаа юм шүү. Та яг Бурхантай ямар төрлийн харилцаатай байгааг би мэдэхгүй. Гэхдээ магадгүй би ингэж хэлэхдээ нэлээд болгоомжтой байх ёстой ах л та. Бурхантай харилцааг тань харж байгаа маш олон хүн байгаа шүү. Харин таны харилцаа зүгээр л нэг шашин болчихсон байгаа юм биш үсттэй гэж би хэлэх гээд байна. Та зүгээр л нэг хууль дүрм мөрдөж байна уу? Өдөр бүр Библийг багсаа уншаал, өдөрт нэг багахан залбирчдаг, бүтэн сайнны өглөө сүмдөө явдаг. Энэ бүхнийгээ та Бурхантай дажгүй харилцаатай байна гэж боддог байж болох юм. Гэхдээ юу гэж? Та Бурхантай дажгүй байж болох юм. Гэхдээ ийм байдлаар та амьдралдаа их үр жимс ургуулж чадахгүй шүү. Та сэтгэл хөдлөлийн хувьд байнга дээшилж, доошилж, сансандаа хүрэх үедээ л баяр хөөртэй байх боловч тийм ч урт настай байхгүй шүү эн чинь. Та энэ дэлхийд сайн гэрчлэгт байж чадахгүй. Цаг үргэлжил асуудалтай тулгарх болно. Цаг үргэлж асуудалтай хамт байхад хэцүү байх болно. Тийм ээ. Харин бид усан үзмийн модтойгоо холбогдох юм бол бидний ойлгож хэлж чадахгүй усан үзмийн мод болох Есүсээс ирж байгаа маш хүчирхэг нэгэн нууц байдаг. Тэр бол асуудал бэрхшээлгүй, хүндрэлгүй үр жимс ургуулах юм аа. Маш олон Христ итгэлтнүүд би ч гэсэн олон жилийн өмнө тэдний нэг байсан. Би төвчээртэй байх гэж хичээж байсан. Баяр хөөртэй байх гэж хичээж байна. Амар тайван байх гэж тэмцэлдэж байна гэж ярьдаг. Би та нараас асууя л да. Жимсний цэцэрлэгийн гадна талд байгаа хэрнээ? Би алим ургуулах гэж хичээж байна гэж хэлж байгаа алимны модыг харсан уу? Одоо л алимны уйлрал байна л да. Бүгдээрээ алим ургуулцгаая. Бид нэр зөвхөн хичээгээд тэмцснээр сайн үр жимс ургуулдгүй маа. Мэдээч хэрэг биднээс хүчин чармаалт гарах ёстой л доо. Энд би итгэдэг. Гэхдээ тэр хүчин чармаалт маань ариун сүнсэн дотор байх хэрэгтэй. Энэ бол махан биеийн хүчин чармаалтаас үнэхэрийн өөр зүйл юм. Энэ миний хичээл зүтгэл ихэнхдээ Есүс Христтэй холбогдохын тулд байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Миний хичээл зүтгэл сүнслэг байдлаар байх хэрэгтэй гэсэн үг юм. Би итгэж байна. Би Бурханд итгэж байна. Би та нарт нэг зүйл хэлье. Өдөр бүр амьдралын хорон бүртээ Бурхны туслалцаа авах хэрэгтэй. Бидний үйлдэггүй, цөхрөөгүй хором гэж байхгүй. Та нар миний хэлж байгааг ойлгож байна уу? Бурхны тусламжийг авахын төлөөх цөхрөл. Хэрэв би та нарын оронд байсан бол өдөрт 100-аас илүү олон удаа Бурхан минь надад туслаач. Бурхан минь надад туслаач. Надад таны тусламж хэрэгтэй байна гэж хэлэх байсан. Та нар яг юун дээр тусламж хэрэгтэйгээ мэдэхгүй ч байсан. Ямар нэгэн зүйл дээр тусламж хэрэгтэй байна гэхдээ хангалттай. Зүгээр л Бурхан минь ээ туслаач гэж хэл. Би энэ нууцыг та нарт тайлбарлаж өгөхийг үнэхээр их хүсэж байна. Та зүгээр л суугаад Бурхантай цаг өнгөрүүлж байхдаа хийх зүйлийнхээ талаар бүү санаа зов. Тэгэхээр би Бурхантай цаг өнгөрөхдөө юу хийх вэ гэж юу? Үнийг хэлэхэд энэ бол их том онлын зүйл гэж би боддгоо. Харин юу хийх нь чухал гэж бодож байна. Та тэрний өмнө очих нь түүнд цаг гаргах нь түүн рүү очиод би энэ өдрийг таньгүйгээр эхлэмээргүй байна. Би өөртөө найдмааргүй байна. Та надад хэрэгтэй байна. Та надад туслаач. Та хүчийг өгөөч гэж хэлэх нь л маш их чухал зүйлээ гэж би боддог. Мэдээч хэрэг та үгийг судалж, үгийн дагуу гимших, бас залбирах зарчмуудыг суралц.
Тийм ээ, сүнслэг сахилга хотын талаар маш олон зүйлүүдийг бид энэ цагаар хэрэгжүүлж болно. Гэхдээ хүмүүс юу хийх талаар нэлээд их санаа зовж, дүрм журм баримтлал өдөр бүр түүнийгээ дагахыг хичээж байгаа харагддаг. Харин энэ зүйл тийм удаан оршин тогтнодгүй. Та зүгээр л залхна. Энийн оронд та ариун сүнсийг дагах юм бол маш сайхан бүтээлч байдлаар өнгөрөөж энэ цагта та баяр хөөртэй байна. Тэр ч утга яаж өнгөрсөн талаар та өөрөө ч мэдэхгүйгээр ердөөл та бурхантай хамт байсан. Таны ойлгохын аргагүй холбоос тэнд байсан гэдгийг л мэдэх болно. Та юу болж байгааг ойлгохгүй. Харин бурхантай ингэж өнгөрүүлсэн өдрөө та үнэхээр сайхан гэрэл гэгээтэй болсон байгаагаа л мэдэх болно. Ийм цагийг олон өнгөрүүлж явах тусам илүү сайхан байх болно. Би та нарт нэг зүйл хэлье. Хэрэв та 2 минут байсан гэж бодоход 2 минутанд тэнгэрлэг байдалтай байсныгаа л та ойлгоно. Та ажлынхаа дундуур эсвэл бааны өрөөндөө орж цоочлоод багахан чалуу ийм цаг гаргаарай. Би та нарт нэг зүйл хэлье. Дэв чи хэдэн настай байсан бэ? 18 настай да. Ариун сүнсний баптизмыг ажил дээр цайвууж явахдаа хүртсэн юм. Энэ зүйлийг юу гэж хэлмээр юм бэ те? Бурхан танд үзүүлэхээс нааш та хизээч мэдрэхгүй тийм л зүйл. Гэхдээ та нар юу хийснийг нь мэдэх үү? Тэр Бурханы талаар илүү их зүйлийг мэдэх гэж эрэл хайгуул хийжээсэн юм. Тэр Христ итгэлт хүмүүсийн л адилаар тэмцэлдэж байсан. Сүмд явах, гэртээ харих, сүмдээ явах, харих. Тэрнээс илүү зүйл байгааг тэр мэдсэн. Тэгээд ариун сүнсний баптизм гэдгийг мэдхгүйгээр Бурханаас илүү их зүйлийг ирж хайж исэн юм. Тэр ажлынхаа газрын бие засах газар руу орж суугаад хаалгаа хаагаад Бурханд хандаад би өсөхгүй байна. Та надад хүрэхээс нааш би ерөөсөө ч хөдлөхгүй байна. Надад байхгүй тэр зүйлийг та өгөөч гэж залбирсан. Тэгэхээр та нарын зарим нь энэ хүн одоо юу яриад байна гэж бодож байгаа ах л та. Гэтэ юу гэж яг тэр өдөр Дэв бие махбодын эдгэрлийг хүлээж авсан юм. Түүний нүд ирүүл болсон. Тэр ойрын харааны шил зүүдэг байсан. Харин Бурхан түүний нүдийг эдгээсэн юм. Олон жилийн турш шилтэй байсан. Харин тэр цагаас хойш Дэв дахин шил зүгээгүй. Бурхан тэр залууд онцгой арга замаар хүрсэн юм. Хэрвээ та нар миний дотор байх юм бол энэ зөвхөн бүтэн сайнны өглөөс өмнө явах биш шүү. Өглөө бүр дуртай номлогчоо телевизээр үзэх бас биш. Хинч байсан. Хэрвээ та нар миний дотор, миний үгс та нарын дотор, хэрвээ та нар миний дотор амьдарч, хэрвээ та нар миний дотор байж харилцаатай байх юм бол та нар их үр жимс ургуулах болно. Амен. Би энэ талаар үнэхээр цааш нь ярмаар байна л да. Түүний дотор байх үед, түүгээр тайрагдах үед Бурхан бидэнтэй, бидний хаях хэрэгтэй байгаа зүйлс дээр ажиллах нь муу зүйл биш юм. Яагад гэвэл Тэнгэрлэг хүч бидэнд ирж Бурханы арга замын дагуу аливааг хийх чадвартай болгодог учраас юм. Амен. Тийм ээ. Тавдугаар ишлэл. Би бол усан үзмийн мод. Та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж би мөн түүний дотор байх юм бол тэр хүн их чимээс сургуулна. Учир нь надаас салангад байвал та нар юу ч хийж чадахгүй. Залуучуудаа эндээс маш гүнзгий илчлэлтийг та нар авч яан штэ. Хэрвээ хэн нэг нь миний дотор байхгүй бол мөчр мэт хаягдаад хувхаарна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж галт хаяхад шатна. Хэрвээ та нар миний дотор, миний үгс та нарын дотор байх юм бол та нар юу хүсснээ гуй. Тэгвэл та нарын төлөө бэлэх болно. Нэг хүн хөөх гэж хэлж байна. За сүүлийн ишлэл. Та нарын их жимээс ургуулснаар эцэг минь алдаршуулгаднаа. Ийхүү та нар миний шавнаар байх болно. Сайн үр жимээс ургуулахыг хүсдэг хүмүүс байцгаая. Зөвхөн
түүнээс хүссэн зүйлээ авахын төлөө Есүстэй хамт алхдаг нэгэн биш байцгаая. Түүнд бид юу өгч чадах вэ? Яаж тэрнийг төлөөлөх вэ? Яаж Христийн элчин сайд байх вэ гэдэг дээр л илүү төвлөрцгөөе. Хүссэн зүйлээ авах 3 нууц аргыг сурах гэж л энд ирсэн бол би яг энэ чиглэлээр та нарт ямар нэгэн зүйл хэлж чадахгүй. Харин бид өөрсдийгөө Бурханд бүрэн зориулах юм бол тэр бидэнд зүрхний хүслийг өгнө гэдэгт би итгэдэг. Энэ зүйл магадгүй бидний хүссэн бодсон зүйл биш байж болох юм. Гэхдээ гарцаагүй биднийг баяр хөөртэй байлгах болно гэдэгт би итгэлтэй байна. Энийг хэн ч бидэнд өгч чадахгүй. Бидний сэтгэлийг хангалуун болгож чадахгүй. Тэгэхээр үннийг хэлэхэд бид Бурхантай харилцах харилцаагаа эхэлж явах үедээ бид бүгдээрээ ижилхэн бодлиантай. Тийм л хүмүүс байсан. Бид өхөөрдмөр жижигхэн зүрхтэй, маш олон өгсөн мөчрүүдтэй, шийдвэрлэх ёстой маш олон асуудлуудтай. Тэднийг эргэн тойрондоо чирээд л явдаг байсан. Еврей 12:26-аас 29-р ишлэлдэр. Та нар Бурхны үгэнд хайртай байгаад чинь би маш их баяртай байна шүү. Энэ бол гайхамшигтай. Баярлалаа. Харин 26 дугаар ишлэл. Тэгэхэд Синай уулан дээр түүний дуу дэлхийг доргион ганхуулсан. Харин эдүгээ тэр би дахин нэг удаа зөвхөн нэг дэлхийг биш тэнгэрийг ч бас сэгсэрнэ гэж амласан. Дахиж нэг удаа гэдэг нь үл ганхуулагдах юмс нь үлдэхийн тулд бүтээгдсэн. Ганхуулагдах юмс нь зайлуулагдахыг хэлж байгаа юм а. Тэгэхээр Бурхан бидний амьдрал дахь ганхах тэдгээр зүйлсийг бүгдийг сэгсрэх болно гэж би итгэдэг. Бүхэл цаг улиралдаа сайн үр жимсийг ургуулдаг. Эзний дотор таригдсан зөвхт байдлын мод үлдэх хүртэл бидний амьдралд байгаа ганхах бүхэл зүйлийг сэгсрэх болно. Энэ нь эзний алдрын төлөө байх болно. Амен. Би таны талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ залбирлаараа бас Библийг уншаад илүү сайн ойлгосоо гэж би бодож байна. Харин бид бүхэн энэ тал дээр баг зэргийн зөрүүд хөшүүн байгаад байгаа юм шиг санагддаг. Энэ зүйл яг одоо ирлээ гэхэд эзэн бидэнтэй ажиллах болдог. Бидний мэдэж байгаачлан тэр үе бол бидэнд тийм ч их таатай байдгүй штэ. Харин эцэстээ хамгийн сайхан байх болно. Бурхан таны амьдралд ажиллаа хийж эхлэхэд битгий аа. Хэрвээ таны бодож байснаас хүсч байснаас асуудал өөр тишээ ирэх юм бол та түүнд хандаад зүгээр л Бурхан минь ээ, би танд итгэж байна. Миний хүсэл биш, харин таны хүсэл биелгээ гэж хэлээрэй. Маш хурдан сургаалт өгс 3-ын 13-ыг харцгаая. Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй. Бурхны үг амьдралын туршлагаас сурдаг тийм хүн ивэлтэй, адтай, атаархмаар. Юу гэж? Би амьдралын маш их мэдлэг туршлага хуримтлуулсан. Энэ бүхний төлөө Бурхандаа талархаж байна. Энэ бүхнийг би 2 арга замаар хуримтлуулсан. Нэг нь энэ номыг уншиж, нөгөө нь 71 нас хүртлээр би амьдралдаа маш олон зүйлийг туулсан. Хүчирхийлэлд өртвөл ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг ч би мэднэ. Хэн нэгнийг үзэн ядах шалтгаанууд байсан ч үзэн ядалт тээж уучлахгүй амьдрах талаар би мэднэ. Тэр бүхнээс бүрэн чөлөөлөгдөж, тэдгээрийг орхиж, амьдралдаа Бурхныг ширтэн харж амьдрах талаар би бас мэднэ. Тийм ээ. Тэгэхээр миний та нарт яриад байгаа эдгээр зүйлүүд нь бас сургаалууд, ном, CD, DVD болж бичигдсэн. Би номлолын нэг өчүүхэн санааг нь бичсэн юм ерөөсөө биш. Та нар надад итгээрэй. Эдгээр материалууд дээр миний амьдрал тэр чигтээ байгаа. Харин би та нарт нэг л зүйлийг хэлье. Бурхан бол 2 нүртэй биш. Тиймээс тэр таны бас өөр нэгний төлөөч бас ажиллаа хийдэг юм шүү. Бурхны цаг хугацаа бидэнд үргэлж тааламжтай байдгүй. Харин үргэлж
зөв байдаг. Бид Бурханд итгэж сурах хэрэгтэй. Хэл хязгааргүйгээр Бурханд итгэцгээе гэж би хэлэх дуртай. Хэрвээ Бурхан таны амьдралд ямар нэгэн зүйлийг хийхийг зөвшөөрөх юм бол энэ чиний төлөө хамгийн сайн нь байх болно шүү. Одоо танд сайхан санагдахгүй байж болох юм. Харин хожим нь та маш их баярлах болно. Бурханыг таньж мэдэх нь бидний амьдралын хамгийн тэргүүний хүсэл байх ёстой. Итгэл найдвараар дүүрэн амьдрахад тань Joyce Meyer-ийн Итгэл найдвараар ирээдүгээ хар товхимол ном танд туслана. Хэрвээ та энэ номыг бэлэг болгох хүсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдоорой.